Сайн мэцэн үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн нэгмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураан буйд анхаарлаа хандуулна. Монголч эрдэмтдийн 13 дугаар их хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Манай улс анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа. Дональд Трамп Иранаас нөхөн төлбөр шаардах асуудлыг авч хэлцэх тухай мэдээллээ. Колумбусд хүчтэй газар үйлдэл болсны улмаас 110 гаруй хүн амиа алдав. Маргааш өргөн уудам газар нутгийг хамарсан нар хэртэлд болно. Монгол улсын ерөнхийлөгч ивэлдор зохион байгуулж буй Монгол судлал уламжлал ба орчин үеийн сэдвт Монголч эрдэмтдийн 13 дугаар их хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ сарын 10-аас 13-ны өдрүүдэд үргэлжилж буй энэхүү арга хэмжээг олон улсын Монгол судлалын холбоо, ерөнхийлөгчийн тамгын газар, холбогдох яамдууд, архивын ерхий газар, шинжлэх ухааны актын болон Чингис хаан үндэсний музей, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын багшийн их сургууль, соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байна. Монголч эрдэмтний 13 дахь их хурлын үеэр монгол хэл, археологи, соёл урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт, мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын чиглэлээр 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ удаагийн хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдын хамгийн залуу нь 25, хамгийн ахмад нь 92 настай юм. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрсүх их хурлын нээлтэд оролцож, Монгол улс монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёлыг шинжлэх ухааны арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдээллийг дэлхийд дахин түгээ эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтдэд төр ард түмний нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Тэрээр Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж буй дотоод гадаадын 4,000 орчим эрдэмтэн бол Монгол төрийн хүндэтгэлийн хүлээс эрхмүүд гэдгийг онцоллоо. Миний өнөөдрийн тавих Монгол соёлын 7 гол чанар гэдэг илтгэлтэй яг парадигмын хувьд бол яг адилхан. Нэгэн зүйлийг баталсан ийм сонирхолтой хурал болж байгаад бол би маш баяртай байна. Тийм учраас одоо манай Монголын залуу судлаачид уучин парадигмыг дагаж, толгой дахиж түүнийг даган баясгах биш. Одоо шинэ парадигмын дагуу судалгаагаа хийх цаг болжээ гэж бодлоо. Би өнөөдрийн энэ их хурлын юунаас бол үзэж байна. Тэгээд элийн далангуй хэлэхэд гадаадын монгол судлал ялангуяа жинхэнэ монгол судлалын төвүүд жишээлбэл одоо төв Европ байгаа төвүүд Монголын засгийн газрын дэмжлэггүйгээр цаашдаа хэцүү байдалд орно. Ийм учраас ерөнхийлөгч гэсэн сайд нарч гэсэн дэмжлэг үзүүлэн гэж амаасанд бидэнд үнэхээр амин чухал юм байна. Энэ уламжлалт Монгол соёл гэсэн чинь classical Mongolian studies бид хэл түүх угсаатны зүй зан шил тэгээд шашны судлал бүгдийг үзэж байна. Ийм учраас олон янзын чиглэлээр ажилладаг. Гэхдээ миний нийтлүүлсэн ном өгүүлбэрийн ихэнх нь шашин бөөмөргөл бурхан шашинд зориулсан юм байна. Их бичиг судалгаач хийж байна. Тэгээд нутгийн аягийн судалгаа бас явуулж байсан залуудаа. Монгол хэл их хүчирхийг одоо монгол хэлний хэрэглээ их сайн байна. Одоо Монгол улсад одоо хүмүүр монгол хэлээр ярьдаг. Одоо гэр бүлдээ монгол хэлээр ярьдаг. Хүүхдүүдээ монгол хэлээр өсөж хүмүүжүүлдэг. Тэгээд ийм учраас шинжлэх ухааны талаас үзвэл энэ ийм аюул байхгүй гэж үзэж байна. Энэ мэдээж одоо шин үг орж ирэхийг одоо хүмүүс шүүмжилж болон одоо өөрийнхөө санаа бодолтой байж болно. Тэгтээ энэ одоо шинжлэх ухааны асуудал биш. Энэ одоо хов хүний асуудал, хэлний бодлогын асуудал байна. Шинжлэх ухааны асуудал биш. Түүхсөх бол анх 1959 онд Улаанбаатар хотноо болсон олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анх дугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцож байсан нь өдгөө энэхүү өргөн цар хүрээд их хурал болон хөгжих үндэс суурь болсон төвтэй. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан 12 удаагийн хуралд дэд 60 гаруй орны 4,000 орчим эрдэмтэн судлаач оролцож 20 гаруй чиглэлээр 3,000 гаруй илтгэл хэлэлцүүлж байжээ. Манай улс анх удаа хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршиж, тээвэр логистикийн салбарт шинэ хуудас нээлээ.
Мол Logistic Group болон Юком компани хамтран энэ сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Улаанбаатар, Замын үд Улаанбаатар чиглэлд нийт 1400 орчим километр замыг хүнд даацсан цахилгаан тээврийн хэрэгслээр саадгүй тулжээ. Дэлхийд дахинд түр шатхууны үн тогтворгүй. Нийлүүлэлтийн саатал үүсэж буй өнөө үед тээврийн салбарыг шатараатаа цахилгаанжуулах нь маш чухал стратеги юм. Учир нь тээврийн зардал нь бараа бүтээгдэхүүний суур өртөгт шууд шингэж эцсийн хэрэглэгчийн худалдаа авах хүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс ачаа тээвэрлэлт цахилгаан тээвэр чилжснээр импортын шатхууны хамаарлыг бууруулж тээврийн зарлыг тогтворжуулах бодит боломж бүрдэж байна. Энэхүү бодлогыг бодит ажил болохын тулд засгийн газраас орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий ногоон өртөг үе шаттай байгуулж Улаанбаатар хот болон 21 аймгийг холбосон цахилгаан автомашины үндэсний коридорыг цогцлоох юм байна. Ингэснээр түр хувийн хвшлийн түншлийг өргөжүүлж технологийн шин шийдэлд зам тавьж өгөх бодлого баримталж байгаа ажээ. Энэ хүдэд бүтэц бүрэн утгаараа хөгжснөөр тодорхой үр дүнгууд гарах юм. Тухайлбал 2030 он гэхэд 50 мянган цахилгаан автомашины тогтвортой хэрэглээ дэмжих нөхцөл бүрдэж, эхний үе шатна гэхэд ойролцоогоор 166 мянган тонн нүрс төрөгчийн давхар эслийн ялгарлыг байгаль орчин тархахаас сэргийлэх юм. Түүнчлэн шатхууны импортын зарлыг жид ойролцоогоор 200 сая $аар бууруулж, улс орны эдийн засгийн бие даасан байдлыг бичүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Хөтөлбөр эдийн засгийн болонгаар үргэлжлэж байна. Энэ удаагийн эдийн засгийн болонгаар 2026 оны 7 дугаар сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг онцолж байна. Улсын хэмжээнд хэрэглээний бараа үйлчлэгээний үн жилийн өмнөхөөс 13% өсөж, инфляц дахин 2 оронтой түвшинд хүрлээ. 6 дугаар сард 11.2%-тай байсан инфляц 1 сарын дотор 1.81%-аар нэмэгдсэн байна. Үнэ өсөлтийг иргэдийн өдөр тутмын хэрэглээнээс харуул хамгийн тод жишээ нь махны үн болж байна. Улаанбаатар хотод үхрийн цул махны 1 кг-ийн дундаж үн 38,293 төгрөгт хүрчээ. Тэгвэл 13%-ийг инфляцийн ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ голлон бүрдүүлж байна вэ гэдгийг харъя. Нийт инфляцийн 53.7%-ийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт дангаараа бүрдүүлжээ. Энэ бүлгийн үн жилийн өмнөхөөс 25.5%-аар өссөн байна. Өөрөөр хэлбэл инфляцийн талаас илүү хувийг хүнсний үнийн өсөлт тайлбарлаж байна. Үүн дээр тээврийн бүлгийн үнийн өсөлт нэмэгдэж, импортын барааны үн дотоодын зах зээлд дам нөлөөгөө үзүүлсээр байна. Хүнсний үнийн өсөлт дундаас махны үн хамгийн хүчтэй нөлөө үзүүлжээ. 7 дугаар сард махан бүтээгдэхүүний үн жилийн өмнөхөөс 52.4%-аар өссөн байна. Өөрөөр хэлбэл 2 жилийн хугацаанд 85.6%-аар өссөн гэсэн үзүүлэлт гарчээ. Мөн гоймгийн үн 33%, гурилын үн 11%-аар нэмэгдсэн, өрхийн өдөр тутмын хүнсний зардлыг өсгсөн байна. Инфляцийн даруй зөвхөн хүнсээр хязгаарлагдсангүй. Шатхууны үн мөн өссөн байна. 7 дугаар сард АЕ92 бензиний 1 литрийн дундаж үн 2840 төгрөгт хүрч, өмнөх сараас 9.7%-аар нэмэгджээ. Мөн нийт инфляцийн 3.51% буюу 26.5% нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хэрэглээний сагсанд багтдаг 430 нэр төрлийн бараа үйлчилгээний 238 нь импортын гаралтай байгаа нь Монголын дотоодын үн гадаад зах зээлийн өөрчлөлтөд эмзэг хэвээр байгааг харуулж байна. Инфляцийн дарамт орон нутагт ч мөн харилцан адилгүй байна. 7 дугаар сард аймагуудын инфляц 8.7-оос 18.1% хооронд хэлбэлцжээ. Үүнд Цэлэн аймагт 18.1%-тай буюу улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд бүртгэгдсэн бол Сүхбаатар аймагт 8.7%-тай буюу хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Эсэнд өгнөхөд инфляцийн талаас илүү хувийг хүнсний үнийн өсөлт бүрдүүлж, махны үн 50%-аас дээш хувиар нэмэгдсэн үнийн дарамтын гол шалтгаан болж нөгөө талд импортын бараа, шатхууны үн мөн дотоодын инфляцид хүчтэй нөлөөлж байна. Тиймээс цаашид инфляцийг буруулахдаа зөвхөн мөнгөний бодлогын арга хэмжээгээр бус хүнсний нийлүүлэлт, зах зээлийн өрсөлдөөн, өрхийн бодит орлого зэрэг үнийн дарамтыг бий болгож буй суур хүчин зүйлсүүдийг хамттан авч үзэх шаардлагатай байна. Манай улсын сард Оросын холбооны улс бүгд найрамд хятад ард улс болон бусад их улсрээс нийт 60 мянган тонн АЕ92 автобензин худалдан авах захиалга хийж, ачлтууд ихэлсэн талаар ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. Энэ сарын 1-ээс 10-ны өдрүүдэд Сүхбаатар Бомтор 84 вагон буюу 5050 тонн бензин орж ирсэн бол Толгойд, Аршаант, Эрдэнэт дархан өртөнд нийт 44 вагоны буулгаар ажиллаж байгаа юм байна. Ашигт малтмал газрын тосны газрын өгсөн мэдээллээр хойд хил дээр вагон бууг нэрсэн гэдгийг ташаа мэдээл бөгөөд Улаанбаатар төмөр зам Гайл болон холбогдох байгууллагууд 24 цагаар ажиллаж вагонуудыг цаг тухайд нь хүргэн орон нутаг нийслэл рүү түгэж байгаа гэлээ. Мөн бүгд найрамдах Солонгос улсаас шатхуун авахар зарчмын хувьд тохиролцсон байна. Манай улс одоогоор дизель түвшний 20 гаруй хоногийн нөөцтэй энэ хатан тариалангийн хэрэгцээг шуурхай шийдвэрлэх боломжтой байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын тогтоолоор манай улс санаачлан анхудаа тэмдэглэсэн дэлхийн адууны өдрийн хүрээнд ерөнхийлөгчийн нэрмжид хурдан морины уралдаанд төрүүлж айрагдсан уяачдад цом гэрээгээ гартуулжээ. Тухайлбал айрагдаж төрүүлсэн Төв аймгийн Алтан булаг сумын уяач Хадбадарт нарны хүлэг цом алтан гэрээгээ олгосон байна. Манай улс адууны тоогоор дэлхийд 4-р, нэг хүнд ногдох тоогоор 1-р ордог бөгөөд дэлхийн 55 улсын өдрийг тэмдэглэжээ. Хөд олон удагт болсон тус арга хэмжээний үеэр 15 мянган мордонд жагсаж үндэсний өв соёлоо дэлхийд дахин сурталчлан таниулсан юм. Түүнчлэн гадаадын 50 гаруй орны зочид төлөөлөгчд болон олон улсын адуучид хүрэлцэн ирж сонгомл нас жороо морины уралдаан морьт харвааны тэмцээнийг сонирхсан билээ. Зүйлчлээ тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар байг хурал энэ сарын 17-наас 28-ны өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болохтой холбогдуулан тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний зохицуултын талаар мэдээллээ. Энэ үеэр нэгдсэн үндэсний байгууллагын тусгай хамгаалалттай цэнхэр бүс болон иргэд олон нийт очих боломжтой ногоон бүсийг тогтоосон бөгөөд ногоон бүс рүү иргэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоолоос тусгай тээвэр, ундаг дугуй болон явнаар зорчих юм. Цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдал ажиллаж нийслэлдэх 2000 гаруй хяналтын камераар дамжуулан зөвшөөрөлгүй болон дугаарын хязгаарлалт орсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хатуу хяналт тавьж зөрчилд хуулийн хариуцлага тооцох юм. Баян зүрхт өргөт байрлах Гоожингийн өндөр хэмээх 114 жилийн дөвтэй 1.3 тэрбум төгрөгөөр сэргийн засварлахаар төлөвлөсөн түүхэн дурсгал барилгыг нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын музейн өмчлөлт шилжүүллээ. Энэхүү барилгад өнгөрсөн хугацаанд Богд хааныг хорьж байсан болон санхүүгийн сургууль байрлаж байсан зэрэг олон түүхэн үйл явдалд холбогддог байна. Иймд тус барилгад нийслэл хүрээний түүхийг харуулсан музей байгуулж анхны төрөх байдлыг нь хадгалан авч үлдэх бүрэн боломжтой гэж үзжээ. Хавдар судлалын үндэсний төв туяа эмчилгээний тасгаа өргөжүүлэн 2026 оны 1-р сараас эхлэн эмчилгээний төв болгосноо танилцууллаа. Тус төв нь олон улсын атом энерги агентлагийн зөвлөмжөд нийцүүлэн ажиллаж, иргэд эх орондоо олон улсын жишгт нийцсэн өндөр наривчлалтай эмчилгээ авах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү дэвшилтэд төв ашиглалтад орсноор хор тавдрын эмчилгээний чанар хүртээмж эрс нэмэгдэж, иргэд гадаад усыг зорж өндөр зардал гаргах шаардлагагүй болж байна. Монголын өв соёл үндэсний бүтээгдэхүүн, гар урлал, хоол үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэл, урлагийн тоглолтыг нэг дор төвлөрүүлсэн. Хар хорон базар арга хэмжээ энэ сарын 11-ээс 20-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 10 өдрийн турш зохион байгуулагдана. Тус арга хэмжээ өдөр бүр 10-аас 23 цаг 30 минутын хооронд үргэлжлэх бөгөөд олон нийтэд үн төлбөргүй нээлттэй явагдана. Хар хорон визуал арт ба хөгжмийн фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй хар хорон базар нь уламжлалт үзэсгэлэн худалдааны ойлголтыг илүү өргөжүүлж, худалдаа хоол үйлдвэрлэл, үндэсний өв соёл, гар урлал, бүтээлч үйлдвэрлэл энтертайнментыг нэгтгэсэн хотын нээлттэй соёлын орон зайг бүрдүүлэхээр онцлог юм а. Нийт 70 гаруй аж ахуйн нэгж оролцох базарын талбайг худалдааны, хоол үйлчилгээний, туршлагын, шингэн хүнсний гэсэн 4 үндсэн бүсэд хуваан зохион байгуулжээ. Базарын хамгийн онцлог хэсэг болох туршлагын бүсэд дархан урчууд бүтээлээ газар дээр нуурлан үзүүлж, уламжлалт урлалын арга барил, бүтээл хийх үйл явцаа танилцуулна. Зочид дархны урлал, мөнгөн идэл, эсгийн урлал, уран бичлэг, уран зураг зэрэг Монголын уламжлалт урлагийг ойроос үзэж, урчуудтай шууд уулзан ярилцаж, бүтээл хийх үйл явцыг бодитор мэдрэх боломжтой юм байна. Дотоод үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харин тэрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарах цагаан ордонд хийсэн мэдээлэлдээ Иранаас нөхөн төлбөр шаардах бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. За тэрээр Ираны эрх баригчдтай байгууллах Америкийн нэгдсэн улсын аливаа энхийн гэрээнд Ираны шууд оролцоотой болон дэмжлэгтэйгээр сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд үйлдэгдсэн аллагуудын нөхөн төлбөрийг шаардаж амиа алдсан хүмүүсийн ар гэрт өгөх нөхөн төлбөрийн асуудлыг Ирантай хийх хэлэлцээний үеэр авч хэлэлцэн гэдгээ мэдэгджээ. Ираны тал Америкийн нэгдсэн улс цэргийн түрэмгийлэл үйлснийхээ төлөө нөхөн төлбөр төлөх нь өнөөгийн сөргөлдөөнийг зохицуулах урьдчилсан нөхцөл болно гэж мэдэгдсэний хариуд инхүү Дональд Трамп зөвхөн энэ удаагийн сөргөлдөөний хохиролт төдийгүй сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Ираны тал Америкийн объектууд руу халдсан явдал мөн сүүлийн 50 жил Ираны дэглэмийг эсэргүүцснийхээ төлөө Ираны эрх баригчдын гарт амиа алдсан гим зэмгүй олон зуун мянган жагсагчдын ар гэрийнхэн нөхөн төлбөр авах ёстой. За би дипломатч нартай цаашдын альва гэрээ хэлэлцээр түүнийг заавал тусгахыг даалгасан хэмээн онцолжээ. Мөн тэрээр өчигдрийн мэдээлэлдээ Америкийн тал Ормусын хоолойг бүхэлд нь мингүүжүүлж дууссан бөгөөд одоогоор Америкийн тэнгисийн цэргийн хүчин энэхүү чухал усан замыг
100% хяналттай аваад байгаа. Хормозын хоолой хянаж байгаа цорын ганц хүчин бол Америкийн Тэнгисийн зэргийн хүчин гэдгийг онцолжээ. Иргэн сануулхад талуудын хооронд өнгөрсөн 6 дугаар сард санамж бичиг байгуулж гал зогсоож байсан ч удалгүй талууд гал зогсоох горим зөрчсөн юм харилцан нэгнээ буруутгаж сөргөлдөөн дахин эхэлсэн. Түүнээс хойш Дональд Трамп хэлэлцээ ихэд ойрхон байна гэж удаа дараа мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл ахиц дэвшил гараагүй ба Ираны тал Америкийн нэгдсэн улсыг бүсэлдээ зогсоож газрын тосны салбар тавьсан хоригоо цуцлахыг шаардж байгаа бол Ираныг бөмбөгдөн хэмээн сүрдүүлж байсан Дональд Трамп сүүлийн үед хандлагаа өөрчилж хүч хэрэглэхийн оронд эдийн засгийн дарамт шахалтаар сүрдүүлж эхлэх байгаа лээ. Дараагийн мэдээг хүргэе. Даваа гарагт Өмнөд Америкийн Колумбусд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 111 хүн амиа алдаж 90 орчим хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын ерөнхийлөгч Абелардо де ла Эспрела мэдэгджээ. За нурсан барилгуудын доор олон хүн дарагдсан тул хохирлын хэмжээ нэмэгдэх өндөр магадлалтай байна. Сүүлийн жилүүдэд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтийн улмаас мөн 1612 орон сууц янз бүрийн хэмжээгээр эвдэрч 61 барилга бүрэн нурж 18 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага 6 нис хонгосны буудал 52 сургуулийн байшин барилга эвдэрч 18 автоцав мөн эвдрээд байна. За газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан Хосе дель Пальмар хотын орчимд 100 орчим километрийн гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Богота хотод хүчтэй мэдрэгдэж 30 секундээс илүү хугацаанд үргэлжилснээс гадна хөрш зэрэгэлдэх Эквадор, Венесуэл, Панам зэрэг улсуудад ч газар хөдлөлтийн дараах чичирхийлэл мэдрэгдэжээ. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон Колумбийн шин төрийн тэргүүн үндэсний хэмжээнд онц байдал зарлаж нуранган доор дарагдсан хүмүүсийг аврах, эрен хайх ажиллагааг гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад эхлүүлж гамшигын хариу арга хэмжээнд засгийн газрын нөөц хүчийг дайжлах шийдвэр гаргасан байна. Мөн Франц, Мексик, Америкийн нэгдсэн улс болон Европын холбоо зэрэг улс орнууд олон улсын байгууллагуудын зүгээс Колумбусад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Зөвхөн мэдээг хүргэе. За маргааш буюу 12-ны лав гарагт маш өргөн уудам газар нутгийг хамран үзэгдэх бүтэн нар хэртэлт болох гэж байна. За тодруулах юм бол энэ удаагийн бүтэн нар хэртэлт нь хойд туйлын орчим дах Оросын албаны улсын хойд хэсгээс эхэлж Арктик болон хойд Атлантын далайг дайран Гренланд, Исландын баруун хэсэг, Испаний хойд нутаг болон Португалийн зүүн хойд зах хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн Европын ихэнх хэсэгт нар хэсэгчлэн хэртэх үзэгдэл маргааш ажиглагдана. Энэ удаагийн бүтэн нар хэртэлт нь энэ зууны турш хэд талалт үргэлжилсэн Европын хувьд онцгой үзэгдэл болох гэж байна. Учир нь нарны бүтэн болон хэсэгчлсэн хэртэлтийн улмаас тус бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдалд богино хугацааны өөрчлөлтийг үүсгэж болзошгүй байгаа юм. Нар хэртэх үзэгдлийн үеэр нарны гэрэл халахлагдсанаар богино хугацаанд тухайн хэсгийн агаарын температур бага зэрэг буурах боломжтой. Гэхдээ төр зүрийн шин чанартай учраас бүс нутгийн ерөнхий цаг агаарын төлөвийг удаан хугацаанд өөрчлөх хэмжээний нөлөө үзүүлэхгүй. За Европын ихэнх хэсгийг хамарсан энэ удаагийн бүтэн нар хэртэлт нийт 264 минут буюу 4 цаг 24 минут үргэлжлэх бол үзэгдэж байгаа тухайн хэсэгтэй ойролцоогоор 2 минут 18 секунд үргэлжилж харанхуулах юм байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандсан баярлалаа. Төвзэг мэдээллийн хөтөлбөрийн мөр гарагийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандсанд баярлалаа. Баяр таа.